залуучуудаа цэрэг ирсний баярыг мэнд хүргэе. Тэгээд энэ дугаараа эрчүүдэд зориулан эрчүүдэд байвал зохих 10 шилдэг дизайнер зурчигны талаар ярилцъя. Тэгэхээр хит болсон дууг хүн бүр таалаад авахгүй. Гэхдээ ихэнх хүмүүс таалсан учраас хит болсон гэдэгтэй адилхан. Эдгээр 10 зурчигч гэсэн олонний таашаалыг хүртсэн тийм зурчигнууд байгаа. Тэгээд өөрийн сонсогдоо өөрийнхөө төрөлд одууд нь болсон зурчиг. Энэ 10 зурчийг сонгохдоо би дэлхийн залуучууд болон сүүчүүдийн таалал нийцсэн гэдгийг нь гаргацж үзсэн. Түүнээс гадна бас өөрийнхөө саналыг гаргацж үзэж сонгосон байгаа. 10 шилдэг зурчиг байгаа. Гэхдээ бонус олгоод би нэг зурчийг дуртай гэж бодож байна. Яагаад гэвэл надад маш их таалагддаг. Гэхдээ олон хүмүүс таашаадаггүй. Эсвэл олон хүмүүс таньж мэдээгүй нэг тийм зурчиг байдаг. Тэгэхээр энэ Carolina Herreraгийн 212. Үнэхээр цагаангаа болон ногоо нотууд тэгээд citrus ноттой. Эрэгтэй зурчиг гэхээрээ нэг тийм тодорхой төрх байдаг да. Тэрнээс шал өөр тийм их надад их онцгой санагддаг. Тэгээд нууцлаг ер нь тэр болгон байгаад байдаггүй, тааралдаад байдаггүй. Энэ болохоор надад их таалагддаг. Энэ жигсаалтанд ниш буюу тусгай сонирхлын зурчиг бол ороогүй. Зөвхөн дизайнер зурчигнууд байгаа гэдэг нь хараарай. За тэгээд 10 дугаар байранд Valentino Branding Uomo Intense. Чихэлэгдүү гүн баялаг сэрүүн үйлрэлт хөрөмжтэй үйл эсвэл хавар номрын сэрүүнж төрхөд хөрөмжтэй. Гэхдээ гоёмсог зурчиг чөлөө төвцөн дээр төрхөд ах яг нэг зөвлөхгүй. Костюм пижакта гоёмсог гоёлын үедээ төрхөд зүгээр. Эсвэл байрны Chanel Branding Allure Homme Sport All Extreme. Энэ бусад спорт хувилбаруудаас өөр шүү. Спорт зурчиг гэдэг жим ч юм уу фитнес төрөх хөрөмжгүй тийм зурчиг зурчиг. Гэхдээ оффист очиагүй энгийн амралтын үедээ чөлөө төвцтэй төрөхөд хөрөмжтэй. Хамгийн гол нь тархалт сайтай. Хойноо үлдэж байгаа мөрөн үнэхээр халамжтай мөртэй бүсгүйчүүдэд маш их таалагддаг. Миний төрхөд явж байгаа юм бол ерөөсөө өгтөд хаанаас юм гоё өнөртэй байна гэж ханаас ч даах болсон тийм зурчиг байна. 8 дугаар байранд Chanel Branding мэдээж бидний сайн мэдэх Fleur de Chanel. Энэ бол угаасаа хүн болгоны таашаал мэдсэн хаанч төрөж болно өдөр тутмын хэдийгээр нийтлэг болоод байгаа ч гэсэн тааламжтайг нь бол хэн ч үгүйсэж чадахгүй тийм учраас энэ жигсаалтанд орсон байгаа. 7 дугаар байранд нь Abercrombie and Fitch Branding First Instinct. Хатад хооны ноттой эрэгтэй усанд хийхэд маш хэцүү тийм нот. Гэхдээ энэ ерөөсөө эмгтээлэг биш. Маш сэргийг гоё хийсэн зурчиг байгаа. Зуны халуун дугаан өдрөд төрөхөд их тохиромжтой. Бас залуу хүмүүс тохиромжтой. 18, 19, 20 насны 10 жилийн хүүхдүүд ч гэсэн маш тохиромжтой. Муу тал нь бол яг хүүхдүүд зүгээр байхгүй. Яг л эмгтээ хүмүүс маш их таалагддаг үнээр. 6 дугаар байранд Giorgio Armani Branding Acqua di Gio Profumo хувилбар. Энийний анхны хувилбар байдаг л да. Тэр нь арай л дэндүү хаасаагүй тааралдаг гэсэн хүн болгонд бараг төрхтэй. Монголд ч их байдаг. Тэгэхээр арай өөр бай. Гэвэл энийг сонгороо. Одоо бол хүмүүс энийг сонгож байгаа. Гадаадд тэгээд ийм хар савтаач гэсэн маш сэргийг тэрийг удаан барь. Цэрэг усыг удаан бариулахад хэцүү байдаг. Гэхдээ энэ маш удаан барьдаг. Өдөр тутам чөлөө төвцөн дээр төрөхөд тохиромжтой. 5 дугаар байранд Versace Branding Dylan Blue. Энэ нь олонний таашаалыг маш ихээр хүлээж хийж байгаа. Гэхдээ Монголд бол
сайн орж ирээгүй байх шиг үлээ. Тэгэхээр энэ бол миний хамгийн дуртай Dior Sauvage болон энэ саяны үзүүлсэн Acqua di Gio Profumo хоёрын дундаас гарсан хүүхэд гэж хэлмээр тийм сэрчиг. Дөрөвдүгээр байранд Prada branding L'Homme. Prada савн шиг цэвэрхэн сэрчиг хийдгээр алдартай тэрүүгээр маш нэр гарсан. Тийм сэрчмүүдэж маш сайн хийдэг. Энэ бол ерөөсөө цаг үеийг эзэлсэн хамгийн шилдэг хэрэгтэй цэвэрхэн үнэртэй. Гэхдээ савн шиг цэвэрхэн гээд энгийн биш маш гоёмсаг тансаг цаанаар нэг хэрхэмсэг тийм сэрчиг байдаг. Тэгэхээр энийг ерөөсөө маш гоё костюм бичиг зингата залуу офстоо үнэхээр гайхамшигтай гэх. Гуравдугаарт Dolce & Gabbana branding The One. Надад үнэхээр их таалагддаг. Би бүр өөрөө төрхмөр санагддаг. Ер нь заримдаа төвчдөг. Үнэхээр гонёсог. Гадаадд бол энэ сэрчиг мэдхгүй хүн байхгүй угаасаа домог болсон тийм сэрчиг байгаа. Монгол харин их баг хэрэглэгдэж байх шиг санагдаж байгаа. Хоёрт Dior branding Sauvage. Энэ сэрчгийг 2015 онд анх гарахад нөмөрлөжсөн надад шууд таалагдсан. Гэтэл их хүмүүс ерөөсөө таашаагаагүй муугаар маш ярьжсэн. Тэгтэл одоо бол таалагддаг гэсэн их хүмүүс ойлгож эхэлсэн. Үнэхээр сайн хийгдсэн сэрчиг байна гэдгийг бүлээн зөвшөөрсөн. Өдөр тутам аль ч өдрөө таач хамаагүй төрөхөд тохиромжтой. Гэхдээ сайхан eau de parfum хөвгөн гарсан. Тэр нь өмнөрөө илүү удаан барьдаг, бас илүү жоохон баялаг, сонирхолтой юм байлээ. Тэгэхээр eau de parfum хөвгийг нь олж аваарай үзүүлээ. За нэгдүгээр байранд ямар сэрчиг гэсэн бэ? Энэ бол миний олон жилийн турш хайрлаж явж байгаа. Тэгэхээр дурсамжтай тийм сэрчиг байгаа. Тэгэхээр нэгдүгээр байранд Yves Saint Laurent branding L'Homme. Их олон хүмүүс Lanui хувилбарт дурталдаг. Гэхдээ тэр нь дахин шинжлэгдэж хийгдээд өнөр нь болон чанар нь нууцсан болохоор авалтгүй. Тэгэхээр энэ анхны хувилбар нь цаг үеийн шалгуурыг авсан. Үнэхээр сайхан нэртэй. Тэгэхээр энэ жагсаалтыг гаргахтаа бүсгүйчдийн таашаал нийцсэн гэдэг шалгуурыг олчиж авч үзсэн гэдгийг анхаараарай. Тэгэхээр бүсгүйчдээс их магтаал авдаг тийм сэрчмүүдийн жагсаалт байгаа. За би 10хан сэрчигтэй бай. Тэрнээс сэтрэхгүй гэх юм бол энэ 10-ыг авсан байхаа болцгоо. Тийм сэрчмүүд байна. Тэгэхээр энэ жагсаалтнаас Монголд өмчлөж үзэх боломжгүй энэ сэрчмүүд байна. Тэгэхээр би хичнээн ингэж яриад нэмэргүй санагдсан. Тэгэхээр залуучуудаа хүртээлтэй болгохын тулд би тестер гаргасан байгаа 2 мл-ийн ов чанартай шилэн савтай. Тэгээд нийтдээ 11 сэрчиг. Сонирхол надтай холбогдороо. Тэгэхээр цэргийн баярыг тохиолдуулан энэ 11 сэрчгнээс бүрдсэн тестерний сетийг нэг атсан шалгаруулж бэлгэлье гэж бодож байна. Мөн шинээр нэгдсэн энэ YouTube сувгаа үргэлжлүүлэхийг хүсэж байна. Тэгэхээр энэ атсан шалгаруулалтанд оролцохдоо энэ сувгт subscribe хийн. Бас Facebook дээр шеэрлэн. Тэгээд энэ бичлэгийн доор comment хэсэгт өөрийн дуртай үнэртний брэнд юм уу үнэртэй авсаа бичиж энэ шалгуултанд оролцож болно. Бүсгүйчдээс оролцож болно. Хайртай залуу, ах дүү, аавда хожиж өгч болно. За амжилт хүсээд энэ бичлэгийг өндөрлөе. Гэхдээ энэ жагсаалт дизайнер сэрчмийн жагсаалт байсан гэдгийг анзаарсан. Тэгэхээр бас ниш сэрчиг гэж байгаа. Тэгэхээр дараагийн дугаартаа ниш сэрчиг гэж юу юм бэ? Дизайнер сэрчиг гэж юу юм бэ гэдэг талаар оруулна. Тэгэхээр subscribe дарж холбоотой байгаарай. Баярлалаа.